Улсын хурлын гишүүн Нямдарч улсын хурлын гишүүн Батулгыг нууц гэрээ байгуулсан гэх хэргийг нийслэлийн давзаалтах шатны шүүх өчигдөр авч хилцжээ. Хууль зүйн дотоод иргэн сайдаар ажиллаж байх үедээ Нямдарч нь улсын хурлын гишүүн Батулгыг зам тээвэр барилга хот байгуулалтын сайд байхдаа Оросын холбооны улсын төмөр замын нийгэмлэгтээ удаа дараа хэлэлцээр хийж нууц гэрээ байгуулсан хэмээн мэдээлсэн юм а. Нэг гэрээ хоёр санам бичиг. Дээрээс нь дахиад хятадын нэг компанитай бас нэг санам бичгийг Баттулга зурсан байд. Тэр нь энэ 1180 км замыг Сайншаан Духовдгийн чиглэлийн төмөр замыг хятадууд барина. Тэр компани барина. Монголын тал 5 толгойг ашиглах онцгой эрхийг тэр компанид өгнө гэсэн санам бичигт хариу сурчсан байдаг. Нэг гэрээ 3 ийм санам бичгээр энэ төмөр замыг дампууруулсан байна. Тэгээс сүүлд нь өмнө болохоогоод ирэхлээр над руу чихээд эдгээр баах улс төр хийсэн. Энэ асуудлаар Батулга гомдол гаргаж анхан шатны шүүх хууль зүйн дотоод иргэн сайдасан Нямдарч улсын хурлын гишүүн Батулгыг гүтгсэн гэж үзсэн юм а. Харин энэхүү шийдвэрийг улсын хурлын гишүүн Нямдарч эсэргүүцэн давзаалтах шатны шүүгүүд гомдол гаргасан билээ. Шүүх хурл энэхүү гомдлыг хэрхэн шийдвэрлсэн талаар хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Батулгын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уцаар холбогдож дараах хариултыг авсан юм а. Давзаалт бол мэдээж хэрэг дээд шүүхээр эцэслэн шийдэгдэнэ гэсэн үг үү? Дээд шүүхд гомдол хэдэн үндэслэл байдаг л да. Аюулгүй хууль буруу тайлбар чиглэсэн, хууль зөрчсөн, хэрэглэшгүй хуулийг хэрэглэсэн мэдээ үндэслэлээр бол хууль одоо хэрэг оруулах хэрэгтэй байдаг, ийм байдаг. Шийдвэр үйл авсарч 14 оны дотор тэмцэл шатны бодолох боломжтой. Энэ их саврын дотор хариуцлагч тал гомдол гарах хэрэгсэл мэдхгүй гэдэг бол асуудал болж шийдвэрлэж авснаас хойш 14 оны дотор гомдолтой байгаа тал нь